Энэ лаборатори бол цахилгаан энергийн, цахилгаан эрчим хүчний дамжуулалт хуваарлтын инновацийн судалгаа төслийн хүрээнд хийгдсэн цахилгаан хангамжийн судалгааны лаборатори байгаа. Тэгэхээр цахилгаан хангамжийг сэргээгдэх эрчим хүч ашиглаж шийдэх энэ судалгааны ажлыг голлон манай лабораторид судалгааны ажлыг хийдэг байгаа. За судалгааны ажил гэж байгаа учраас дандаа одоо нөгөө магистраас дээш зэрэгтэй магистрант, докторант ийм одоо оюутнууд ирж судалгааны ажил хийдэг байгаа. За энэ бол жишээ нь захилгаан дулаан хослон үйлдвэрлэх боломжтой ийм одоо туршилтын тоног төхөөрөмж байгаа. За энд бол захилгаан хөдөлгүүрийн захилгаан машины судалгаа, захилгаан машиныг ажиллаж байх үед хийх судалгаа, сул зогсож байх, ажиллаагүй сул зогсож байх үеийн судалгаа, за тэгээд трансформаторын ороомгийн судалгаа гэх мэтлэнгийн бүх төрлийн судалгаануудыг хийдэг. Тэгээ ер нь бол зүгээр яг сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчийг ашиглаад захилгаан эрчим хүчний одоо хангамжийг нэмэгдүүлэх, экологид ээлтэй технологиг хөгжүүлэх энэ чиглэлээр одоо манай лаборатори голлож үйл ажиллагаагаа явуулдаг юм байгаа. Одоо тоног төхөөрөмжүүд бол ихэвчлэн зөөврийн тоног төхөөрөмжүүд байгаа. Та нар одоо харж байгаачлан тийм. Тэгэхээр энэ зөөврийн тоног төхөөрөмжүүдийг яг үйлдвэр дээр авч очиод үйлдвэрт ажиллаж байгаа тоног төхөөрөмжүүдийг яг ажлын байран дээр нь туршаад үйл ажиллагаанд нь одоо дүгнэлт өгөх, онцлох ийм боломжтой. Тэгэхээр одоо үйлдвэр аж ахуйн газруудаас бид нар бас захиалга авч тодорхой хэмжээний хэмжилт судалгааны ажлуудыг бол хийдэг.